Сайн байцгаана уу? Бүсчилсэн хөгжил хамтын шийдэл хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Дорногов аймгийн Улаанбаатарх сумын төлөөллүүд оролцоход бэлэн боллоо. Тэгэхээр Дорногов аймгийн Улаанбаатарх суманд Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төслийн нэг болох одоо ураны төсөл хэрэгжиж байгаа. Тэгэхээр тухайн бүс нутагт бас ямар боломжууд бий болж байгаа. За үүнийг дагсан аялал жуулчлал, за түүх соёлын болон мал аж ахуй мөн одоо газар тариалан энэ чиглэлээр тухайн сум орон нутгийн одоо иргэдийн дуу хоолой саналыг сонсгож байна. Ингээд зочдоо та бүхэн танилцуулъя. Улаанбаатарх сумын засаг дарга Эрхэнболд, за эрдэмтэн судлаачдын төлөөллөөс Янжин Сүрэн, шинэ хошоо хөдөлгөөний төлөөллөөс Наран Чимэг, залуучуудын төлөөллөөс Дэлгэрмаа нар Улаанбаатарх сумаас ирээд оролцох гэж байна. За тэгэхээр эхний асуултаа засаг дарга танаас тодруулмаар байна. Улаанбаатарх сумын одоо тэргүүлэх хөгжлийн чиглэлийн талаар мэдээлэл өгнө. Өнөөдрийн нөхцөл байдал мөн одоо энэ бүсчилж хөгжиж байгаа энэ чиглэлд Улаанбаатарх сум өөрөө ямар бодлого төлөвлөгөөтэйгээр оролцох гарц байгаа вэ, шийдэл байгаа вэ? За манай сум маань газар нутгийн хэмжээгээр аймагт 2 дугаарт ордог. Сая 137 мянган га нутаг дэвсгэртэй. За 2004 оны жилийн эцсийн байдлаар 1475 хүн ам, за 112,600 гаруй одоо мас руу тоолуулсан ийм одоо сум байна. За анхан шатны төрийн хүргэх 4 багтай. За төрийн үйлчлэгээ төмөн төргөх төсвийн одоо 5 байгууллага ингээд сумд үйл ажиллагаа явуулж байна. За ингээд таны асуусан асуулт Монгол Улсын хэмжээний одоо 14 мега төслийн нэг болох ураны төслүүд манай Дорногов аймгийн Улаанбаатар суманд байрлаж төсөл нь одоо хэрэгжихээр ингээд чиглэл гацсан явж байна. За энэ ураны төсөл гэдэг бол 2007 оноос тусам тайвуулна хийгдэж ирснээс хойш тэгээ бас одоо бол үйлдвэрлэл явуулах хэмжээний одоо нөөцийн баталгадад ингээд явж байгаа юм том төслөө. Тэгээд энэ төсөлтэй холбоотойгоор сум оронд бас боломж энэ төсөл чиглэлтгүй ер нь бол уул уурхайтай холбоотойгоор сум оронд боломж нөхцөл бас энээр бий болж байна гэж харж байна. Даваа тал бий болж байгаа гэж харж байна. Яагаад гэвэл одоо 2028 он гэхэд Улаанбаатар сум маань сайжруулсан автозамаар аймгийн төв зүүн баян одоо багаар дамжуулж ингэж холбогдох боломж нөхцөл бүрдэж байна. Дээрээс нь одоо тэр энэ төсөл хэрэгжснээр гэдэг юм уу уулархан ажил хийснээр тухайн одоо уурхайд ажиллаж байгаа ажилчдын одоо хэрэгцээ шаардлагатай байгаа бараа бүтээгдэхүүнийг бас суманд үйлдвэрлэх юм нөхцөл байдал бас боломж бий болж байгаа гэж харж байна. Энэ дээр бол одоогийн байдлаар манай сум дээр бас 10 оршоо шинээр үүсгэн байгуулагдаад үйл ажиллагаа нь явагдаад эхэлж байна. Төв чиглэлээр эдгээр харшаадуудаас бас тухайн компани одоо шаардлагатай байгаа гэдэг юм уу бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нийлүүлэх ийм боломж олцоо нэгдэж байна гэж харж байгаа. Энэ жил одоо ямар зорилтын хүрээнд та бүхэн үйл ажиллагаагаа явуулж байна? Ер нь төр хувийн хвшиллийн хамтын ажиллагааны төвшин ямар шатанд байна? Иргэдийн оролцоо хэр байна? Энэ жилийг манайх төмний оролцоо түүхэн жил гэсэн уриатаагаар явж байгаа. Ягаад гэвэл сум үүсгэн байгуулснаа 100 жил маань энэ жил тохиож байгаа учраас 100 жилдээ үндсэндээ үйл гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Орон нутгийн хөгжлийн сан болоод бусад одоо хөрөнгө оруулалтын хөсвөрүүдийг хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалт сум орны одоо өнгө үзэмжийг сэргээн засварлах, сайжруулах юм чиглэлд голлон анхаарч явж байна. За тэгэхээр тухайн сум бол уул уурхай дээр түшгэлсэн хөрөнгө оруулалт тийм ээ бүтээн байгуулалт, за үүнтэй холбоотой ажил үйлчилгээн дээр тулгуурлаж одоо бизнес эрхлэгчдийн ажиллаж амьдрах, за иргэдийн одоо бас сумандаа сайхан амьдрах нөхцөл боломж бүрдэж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр энэ бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бол говийн бүс бол хүнд аж үйлдвэржилт, ногоо эдийн засгийн бүс гэж зарласан байгаа. Тэгэхээр энэ тухайн сумын бас иргэдийн оролцоо, байр суурь бол засгийн газрын төвшөнд бас нэлээд анхаарал татууц хэмжээний явж байгаа. Тэгэхээр бодлого болон одоо энэ уул уурхайтай холбоотой сумын хувьд ямар зохицуулалт ер нь хэрэгцээ шаардлагатай гэж үздэг вэ? Одоо бол энэ ураны төслийг бол Монгол Улсын засгийн газраас дэмжсэн байгаа. Гэтэл нийгмийн лиценз гэдэг асуудал яригддаг. Энэ дээр одоо иргэдийн байр суурь та Улаанбаатарх сумыг төлөөлж байгаа засаг даргын хувьд ямар байр суурьтай байгаа? Тэгэхээр мэдээж хэрэг засгийн газар шийдвэр гаргасан гэрээлзэл байгуулсан ингэ явж байна. Тэгэхээр миний хувьд бол орон нутгийн одоо өнөөгийн нөхцөл байдал нь ямар байгаа юм бэ гэсэн суур судалгааг
Монгол Улсын засгийн газар маань хөрс, ус, ургамал, хүн, малын одоо эрүүл мэндтэй холбоотойгоор соёл судалгаа мэдээлэл гаргаж ирээд энэ дээр одоо ямар нэгэн өөрчлөлт орж ийн үгүй юу? Одоо байгаа нөхцөл байдал нь ямар байгаа юм гэдэг асуудлыг бас тодорхой болгоод энэ дээр нэлээд онцгой анхаарч ажиллахгүй бол бас иргэдийн зүгээс бас мэдээж хэрэг одоогийн нөхцөл байдалтай холбогдуулаад олон асуулт санаачлагууд бас ингэж гарч ирж байгаа. Давуу талч байна. Одоо бас иргэдэд хариулт өгөх шаардлагатай асуудлууд ч байна тийм үү? Тий, одоо тодруулж тайлбарлаж өгөх тийм асуудлууд бол маш их байна л да. Ер нь бол одоо жишээ нь гэтэл ундны усны асуудал яригдж байна. Манай говьд бол одоо ундны усны хатуулга нь ямар төвшөнд байдгийг дундаж байна. Бид нар юу яг ундны усны стандарт шаардлага хангасан ус хэрэглэж чадаж байгаа юм уу? За чадахгүй байгаа шалтгаан нөхцөл нь юу юм? Тэгээд Монгол улсын стандартыг хүн амын ундны усны стандартыг хангасан усыг хэрэглэхийн тулд бид ямар техник технологи нэвтрүүлэх зүйтэй гэдэг ч юм уу ийм одоо бас чиглэлүүдийг төр засгаас бас засгийн газраас анхаарч арга хэмжээ олгож хэрэгжүүлж ажиллавал бас орон нутгийн иргэдэд бас илүү ойлгомжтой болох юм л гэж бодож байгаа. Орон нутгийн гамшигын эрсдлийг бууруулахад төр иргэний оролцоог хэрхэн сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа вэ? Ер нь бол одоо альва бүс хөгжихийн тулд эрсдлээ тооцоолох ёстой, аль салбартаа гэсэн асуудлыг бол хөндөж байгаа. Ингэжээж бид нар одоо бүстэй тий сумынхаа орон нутгийнхаа хэмжээнд цаашлаад говийн бүстэй гэсэн ийм асуудлуудыг бол хөндөж байна. За. Тэгэхээр за сумын хувь дээр за бүс нутгийн хувь дээр ярих юм бол нэгдүгээр нь зэрэг эрсдлийн үнэлгээ, сойр судалгаа, мэдээлэл, дата база цуглуулахын зөв болов уу гэж харж байгаа. Энэ бол Монгол улсын хэмжээнд за Монгол улс маань өөрөө маш том муудам газар нутагтай. За хүн ам нь их тархуу байрладаг. Дээрээс нь байгаль цаг уурын одоо өөрчлөлттэй огцом тийм ээ. Энэ дээр бол өнгөрсөн өвөлөхөд одоо цас цууд ихээр орлоо. Зудын одоо асуудал байна. Зундаа одоо ганы асуудал байна. Хавар бол одоо шорон шорхны асуудал гээд байгаль цаг уурын бэрхшээл, хүчтэй цаг уурын зөвшөөрөл салхины асуудал байна. Тэгээ эдгээр асуудлуудаас болж одоо юу гэдэг иргэд за мал хүний одоо эд хөрөнгө аж ахуйн гэж иргэдийн тийм ээ эд хөрөнгөд одоо бас эвдрэл гэмтэл хохирол гарах ийм магадлал маш өндөр байдаг. Тэгэхээр энэ дээр бол бас үндсэн суур мэдээлэл дата базаа цуглуулад за энэ дээрээ тулгуурлаад орон нутагт одоо байгаа мэргэжлийн бус ангиудыг дадлагжуулах, чадварчлуулах ийм сургууль сурталчилгаа явуулаад за бүр болж идэм бол мэргэжлийн ангийг бас ер нь бол байгуулж өгөх зүйтэй юм л гэж ийм бодол байдаг. Мэргэжлийн ангитай болчих юм бол тэр хүмүүсийн одоо ажилдаа хандах чиглэл нь шалгуураад хамаагүй өөр төвшөнд ажил хэргийн үр дүн гарах болов гэж харж байгаа. За бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан сум орон нутгийг хөгжүүлэхэд ямар шийдэл хэрэгтэй гэж харж байгаа вэ? Том төсөл яригдж байгаа үүнийг дагсан олон одоо жижиг аж ахуй нэгж үйлдвэрлэл үйлчлэгээ явуулж байгаа хүмүүсийн амжиргааны асуудал яригдж байна. Тэгэхээр тухайн ялангуяа сум орон нутагт бүсийн хэмжээнд одоо энэ хөгжлийн бодлоготой уялдуулан ямар одоо ийм боломжууд байна гэж харж байгаа вэ? Юуг шийдэж чадж байна, юуг шийдэж чадахгүй байна? Ер нь бол ганц Улаанбаатар сум гэлтгүй Монгол улсын ялангуяа одоо говийн аймгийн сумдууд бол харьцангуй хүн ам цөөтэй. Хүн амын тооноос хамаарат тухайн одоо орон нутгийн зах зээл яригддаг. Зах зээлийн одоо хүртээмж тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол хүн амаа нэмэгдүүлэх бодлогыг бол бид усны тэргүүндэд тавьж ажиллаж байна. Ягаад гэвэл хүн ам өсгийн ирээр хүн нэмэл хүнс нэмэр гэсэн ардын өгтэй. Тэгээд энийг бас барьж байна. Энэ бодлогын хүрээнд бол одоогийн байдлаар сумдаа шинээр байгуулагдсан 10 хоршоо дээрээс нь үйл ажиллагаа явуулж буй 7 аж ахуй нэгжээ ингэж нэгдсэн байдлаар уулз зохион байгуулад за бидэнд ер нь одоо юу гэдгийг ямар боломж олцоо байна вэ үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэе гэвэлгээд ярилцж үзсэн. За энэ дээр бол одоогийн байдлаар дандаа үйлчлэгээ явагдаж идэг. Үйлдвэрлэл явуулъя гэхээр мэдээж хүн ам цөөхөн учраас зах зээл нь багтаад идэг. Ийм бас гач эхэлцээ олон байдаг. За тэгээд уулуурхайн төсөл хэрэгжиж байгаа сумдууд дээр бол тухайн одоо уурхад ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын хэрэгцээ шаардлагатай байгаа бараа бүтээгдэхүүнийг сумдаа одоо үйлдвэрлэж нийлүүлэх ийм бас боломж олцоо байгаа мó гэж харж байгаа. За энэ дээр бол мэдээж хэрэг хүний одоо байнга хэрэглээ болсон усны хэрэглээ байж байна. Дээрээс нь хоол унд за ховц сунар гэдэг эдгээрийг бас сум орондоо хийгээд явах юм боломж олцоо байгаа мó гэж харж байгаа. За эдгээрийг үйлдвэрлэлийг явуулъя гэхээр үндсэндээ бол нөгөө нэг манайд Монгол ашиглаж байгаа бүхэл тоног төхөөрөмжийн голчлон
бүгд нэг хятадад улсад үйлдвэрлэгдсэн тоглох хөрөмжил байдаг. Эдгээрийг явж судлах, туршлах судлах ийм хэрэгцээ шаардлага нөхөд үүсэж байна. Хоёрдугаарт тухайн одоо юу гэдэг нь үйлдвэрлэлийг явуулах шаардлагатай тоног хөрөмжийг хил гайлаар оруулж ирэхэд хил гайлын одоо татвар дээр бас хөнгөлөлт чөлөөлдөг тийм үү. Эсвэл одоо бодлогоор багахуу оногдуулах гэдэг юм уу, татвар оногдуулах гэдэг юм уу. Ийм бодлого чиглэлийг бас засгийн газар анхаарч авбал одоо бол энэ одоо үйлдвэрлэл өгчих боломж бол хаяанд ирчлэгийг шаардж байна. За баярлалаа. За одоо хилцүүлэгт эрдэмтэн судлаачдын төлөөлөл бас оролцож байгаа. Тэгэхээр танай бүс нутагт үндэсний өв соёлоо хадгалах, өвлүүлэх, за түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад ер нь одоо ямар дэмжлэг хэрэгтэй байгаа вэ? Үүн дээр ер нь иргэд өөрсдөө бас хэр оролцдог вэ? За баярлалаа. За бүсчилсэн хөгжил хамтын шийдэл гэдэг энэ хэлэлцүүлэгт салбарын төлөөллийг оролцуулж хэлэлцүүлэг хийж байгаа тулаас их баяртай байна. За үндэсний өв соёл гэхлээр бид нарийн хийцтэй хөөрг, хазаар, эмээл гэх мэтчлэн ийм өв соёлыг бодоод байдаг. Энэ бол бидний үндэсний өв соёл мөн боловч үүнээсээ илүү нүүдэлчин соёл, мал маллах ухаанаас эхлээд бидний өв соёл эхэлдэг гэж ойлгодог. Эхэлдэг ер нь. За энэ бидний мал маллах ухаан, энэ өв соёл бол бүхэл бүтэн шинжлэх ухаан байдаг. За тэгээд энэ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хадгалж авч үлдэх энэ боломж бол ерөнхий боловсролын сургуулиас нь эхлээл сургалтын хөтөлбөрт нь тодорхой хэмжээний цагийг оруулаад өгөх юм бол энэ мартагдсан өв соёл сэргэх, цааш нь уламжлагдсан явах ийм боломж харагдаад байгаа. Үндэсний хэмжээнд бол манай Улаанбаатар сум бол тэмээ ер нь говь гэдэг маань өөрөө тэмээний орон. Тэгээ Улаанбаатар сум энэ тэмээн дээр түшиглээд ингэний сүүсүн бүтээгдэхүүнийг ард иргэдэд нийлүүлдэг. За энэ уламжлалт аргаар боловсруулж байгаа энэ хүү бүтээгдэхүүнийг орчин үеийн техник технологи жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм боломж манай Улаанбаатар сумд харагдаж байгаа. За мэргэжилтэн одоо жижиг дунд үйлдвэрлэгч болохын тулд бол тодорхой хэмжээний мэргэжилтэн байх ёстой. Тэрийг сургалтаар хангах, чадваржуулах, ирсэн боловсруулч юм л гэх юм шүү тийм ээ. Чадваржуулах, за мөн сүүлийн үеийн техник технологиг оруулж ирэхэд татвар болон бусад хөнгөлтүүдийг үзүүлэх энэ бол төрийн бодлогын зүгээс шийдэх асуудал болов гэж олж харж байгаа. Тэгэхээр энэ бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд говийн бүс тэгдэх томоохон ажлуудын нэг нь энэ бааз суурийг говийн бүс бий болгоно гэд заагаад өгсөн байгаа юм. Тэгэхээр ерөөсөө энэ бол угаасаа бүх манай Дорногов аймгийн сумдад тулгамдж байгаа юм асуудлын нэг болж байна л да. За мөн одоо та Улаанбаатар сумаас төлөөлж оролцож байгаагийн хувьд танай орон нутагт иргэдийн амьдралын чанар энэ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд өөр тулгарч байгаа хүндрэл бэрхшээл юу гэж харж байна? Үүн дээр та төрийн бодлоготой уйж өгвөл нэг ийм боломж байна гэвэл ямар гарцыг хэлэх бол? За тэгэхээр ер нь бол бүсчилсэн хөгжил гэдгийг нүүдэлчин амьдралаас суурин амьдрал руу шилжүүлээл гэсэн төрийн бодлого алсын хараа явагдаж байгаа гэж харж байгаа. За тэгээ энэ бүсчилсэн хөгжлийг хөгжүүлэх үндсэн гол зорилго нь бол бүс нутгийн онцлогоос хамаарат тухайн орон нутгийн брэнд болсон бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх улмаар бүс нутгаас гадна үндэсний хэмжээнд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх юм боломж бас харагдаж байгаа. За энэ орон нутг руу залуус боловсон хүчинг татахын тулд нэгдүгээр дэд бүтц маш сайн байх хэрэгтэй. Энийг бол бас төрийн бодлогын хүрээнд шийдэж өгвөл. За энд юу хэрэгцээтэй юм гэхээр хямд төсөр эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо, за мөн хүний эрүүл аюулгүй амьдрах эко орчин гэх мэтчлэн эдгээр асуудлыг ингээд шийдээд өгөх юм бол залуу боловсон хүчин бол орон нутг руу очиж ажиллах боломжтой болцсон. За баярлалаа. За ямар ч юусан саналаа хэллээ те. За өнөөдрийн хэлцүүлэгт мөн хошуулагч шинэ хошоо өглөөний төлөөлөл оролцож байгаа. Тэгэхээр хошуулагч таны хувьд аймаг сумын хөгжилд оруулж байгаа хувь нэмэр хөрөнгө оруулалтыг өнөөдрийн төвшөнд юу гэж харж байгаа вэ? Танай сумын хошуулагчдын нөхцөл байдал өнөөдөр ямар байна? Бидний хувьд бол одоо бид нар сая
хоршоогоо нэгээд одоо жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бид нар гар аргаар одоохондоо бол ингээ гар аргаар ингээ бүтээгдэхүүнээ боловсруулаад явж байгаа. Цаашдаа одоо ингээ тоног төхөөрөмж аваад одоо тоног төхөөрөмжжүүлээд одоо нөгөө эрүүл аюулгүй одоо хаяг адрес хийгээд одоо нэг эрүүл мэндийн шаардлага хангасан тийм бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэх зорилготой. Одоо тэгээ энийг шийдвэрлэхийн тулд одоо бас төрөөс нөгөө нэг одоо хөнгөлөлтийн зээл өгсөл өгж болд тийм. Энийгээр болохоор бид нар одоохондоо юугаа авчиж байгаа. Одоо инг малаа ингээд аваад бүтээгдэхүүн авчиж байгаа. Одоо болохоор тоног төхөөрөмж авах шаардлагатай. Тоног төхөөрөмж авах зээлийг бас нөгөө хөнгөлөлтийн үнээр хөнгөлөлтийн зээл болгоод тэгээд гаднаас оруулж ирэх юм болохоор татваргүйгээр л оруулж ирвэл биднэрт бас их дэмжлэг болохоор байна. Танай бүтээгдэхүүний хувьд хамгийн ихний нийлүүлэгч нь ямар хүмүүс байна? Ямар газрууд байна? Ямар аж ахуйн нэгжүүд байна? Бид нар манай аймагч бас нөгөө хамрын эд гэдэг нөгөө аялал жуулчлалын бүс нутаг. Тэгэхээр аялал жуулчлалын одоо хамрын эд рүүгээ бас нэг аялал жуулчлалаар явж байгаа хүмүүс рүү нийлүүлж байгаа. Мөн уул уурхай одоо Зүүн Баян, Улаанбаатар гэх нэг уул уурхай руу чиглэсэн бас бүтээгдэхүүний нийлүүлэлт юм байгаа. Одоохондоо иргэдэд бас нийлүүлж байгаа. За баярлалаа. За тэгэхээр залуучуудын төлөөлөл сум орон нутгийн тухайд ер нь залуучуудын амьдрах орчин нөхцөл ихээр хангагдсан байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байгаа хувьд хувь хүнийхээ тухайд энэ бүсчилсэн хөгжил гэдэг энэ хуваагаад байгаа энэ үзэл баримтлал бодлогын энэ баримт бичиг нь залуучуудад яг хэр одоо амьдрал дээр хүрч та бүхэнд мэдрэгдэж байна вэ? За бүгдэнд нь өдрийн минь. Миний хувьд хэмэл сургуулаа төгсөөд одоо сум орон нутагт ирж ажиллаж амьдарч байна. Сум орон нутагт ажиллагаагийн давуу тал гэх юм бол одоо байр болон хол хүнс нь бэлэн байдаг давуу талтай байна. Залуучууд ер нь ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол сул гэхээр одоо залуучууд гэхгүй төрийн албаагч малчид иргэдийн хувьд бол нөгөө татварын хувь өндөр, татварын хувийг бууруулж өгөх асуудал нэгдүгээрт байгаа болов уу гэж харж байгаа. За хэдийгээр төрийн албаны цалин нэмэгдэж байгаа хэдий татварын хувь өндөр болохоор одоо гарт ирж байгаа цалин төдий чинээр ямар ч хэлбэлзэл байхгүй байна гэж харж байгаа. Мөн давхар одоо хувийн орлогын албан татвар гэхээс үл гарт авж байгаа цалингаас өөрөө явагч хэрэгслийн тэгээд агаарын бохирдол гэх мэтлэнгийн татваруудыг давхар төлөөд мөн хэрэглээний зардлуудаа бас төлөө явдаг. Тэгэхээр үүний хувьд гэх юм бол одоо татварын хувийг бууруулвал одоо залуучууд гэлтгүй ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хувьд амьдралд нь эерэг нөлөө гарах юм болов уу гэсэн бодолтой байдаг. За баярлалаа. За тэгэхээр засаг даргаас зарим тодруулгыг хүсье. Энэ хот хөдөөгийн тэнцвэр буюу одоо хит төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд 7 бүс хуваасан байгаа. Тэгэхээр та энэ агуулгаар нь үндсэн агуулгаар нь говийн бүсийн хөгжлийн цаашдын чих хандлагыг өгөөж харж байгаа бай. Энэ дээрээс Дорноговь аймаг өөрөө манлайлан удирдах оролцож байгаа аймгийн хувьд ямар боломжууд тухайн бүс нутагт ялангуяа Дорноговь аймгийн хэмжээнд танай сумд гэдэг юм уу үр өгөөж нь ирэхээр байгаа гэж харж байгаа. Тэгэхээр манай Дорноговь аймаг нь дэд утсын үед бол бусад одоо говийн аймагуудаас илүү давуу талтай, төмөр замтай, за авто замтай, дээрэс нь одоо хоёр одоо хил гайлын боомттой. Энэ бол одоо манай Дорноговь аймгийн одоо бие даан хөгжих боломжийг бас нэлээ өдийн хөгжлөд бүрдүүлж өгсөн ийм үндсэн бааз сур гэж би ойлгож харж байна. Энэ дээр толгуурлаад манай аймаг бол сүүлийн жилүүдэд ялангуяа одоо залуу гэрэг бүлийг амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дэд үтсийн асуудлыг бол нэлээдгүй шийдэж ирсэн. За энэ бол орон сууц, зам харилцаа холбоо гэдэг юм уу. Энэ бүгд бол онцгой анхаарч ажиллаж байна. За эргээд сумдууд дээр одоо бас одоо яг энэ асуудлыг бүрэн цогцоор нь шийдээд явах юм бол хот хотогийн ялгаа харьлаад жигд одоо амьдрах боломжийг бүрдэх юм л гэж харж байгаа. За ажлын байр гэдэг бол одоо хүн хаанаас ч одоо юу гэдгийг ажилдаа хаач очсон ажилдаа очиход юм очих боломж нөхцөлийг бүрдүүлээд ингээд явхад бол боломжтой байна гэж харж байгаа. Өнөөдөр Дорноговь аймгийн нэг иргэн өмнө говийн одоо тэр оюутлогоо урахад ажиллаж ил байна.
тэр хүн гэртээ ирээд амраад буцаад ажилдаа явхад ямар нэгэн хүндрэл бэрхшээл байхгүй зам харилцаа хөгжсөн учраас ийм байна. Ийм одоо орчин нөхцөлийг л бас энэ сумдуудаа 14 одоо одоогийн 13 сумдуудаа бас бүрдүүлж өгвөл илүү бас зүйтэй юм л гэж бодож байна. Тэгээд сумдуудад одоо залуучууд өөрсдийнхээ суманд ажил амьдрах юм бол за тэр сумын одоо нийгмийн эдийн засгийн байдалд ч бас хувь нэмрээ оруулаад ингэж явах боломж олцоо бүрдэх юм л гэж харж байна да. За баярлалаа. Бүсчилсэн хөгжил хамтын шийдэл хэлэлцүүлэгт Улаанбаатар сумын удирдлага болон одоо сумын иргэдийн төлөөллүүд оролцож өнөөгийн нөхцөл байдлын талаарх байр сууриа илэрхийллээ. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.